Өчигдөр 19 цагаас 20 цагийн хооронд Улаанбаатар хотод сар бүтэн хэрдсэн. Сар бүтэн хэрдэхийг цус сар улаан сарч гэж хэлж болдог. Гэхдээ энэ хэрдэлт олон жилийн дараа буюу 18 жилийн дараа давтагдж байгаа бүтэн хэрдэл тийм аа. Учир нь нар жаргаж байхад сар хэрдсэн. Нар жаргахтай давхцсан сар хэрдэх нь харагдцын хувьд арай бүдгэвтэр байдгаа гэдгийг одоо орон судлаач тайлбарллаа. Харин нар бүтэн жаргасны дараа сар хэрдэх нь илүү тод улаан харагддаг гэнэ. Сар бүтэн хэртнэ гэдэг нь сар нарны дундуур дэлхийн нэг шугамд давхцахыг хэлдэг. Читрийн сар хэртэл бол маш өөрмөц сар хэртэл болсон. Яг мандж явах үедээ хэртсэн, тал хэртсэн гарч ирээд яг энэ зүүн талд бол юм хавиргын сар хэртэл хавиргын хэлбэртэй тэгээ бүтэн тас харанхуй болоод тэгээ улааж ирээд тэгээд дуусч байгаа тийм сар бол ажиглагдсан орой. Одоо сар маань диаметрээр одоо 3 дахин ойролцоогоор 3 дахин 2-оос 3 дахин тэр сүүдэр дундуур явж гин гэсэн манай дэлхийн сүүдэр дундуур шилжиж гин гэсэн. Тэгэхээр бол бүтэн хэртэлтүүл тэр харанхуй сүүдэр дундуур бол нэг цаг гаруй орчим бол ингээд шилжиж гарч явж байгаа. Өчигдрийн хэртэлт бол ерөнхийдөө ингээд ороод яг гол төв сүүдрийн төв хэсгээр явахгүй орохгүй ингээд шилжээд захаараа ингээд гараа явчихж байгаа хажуу талаар. Тэгээ хажуу тал нь бол жоохон гэрэлтэй байж байгаад яг төв хэсэг дээрээ болохоор гол оргил хэсэг дээрээ нэг тал хэсэг нь улааж ирээд тэгээ ингээд захаараа гараа явчихж байгаа. Яг нэг тусан улаан сар гэх юм бол одоо бүтэн дугуй одоо хэлбэртэй сүүдрийнхаа яг гол хаваар ингээд орох юм бол бас маш улаан тийм хөр улаан сар бол бас ажиглагдсан л да. Тэгээ сар мандж явахдаа гэдэг нь одоо сар чи мандах жаргах гэсэн хугацаатай шүү дээ. Бас яг нар шиг л. Тэгэхээр энэ зүүн талаас л ингээд тэнгэрийн зүүн талаас л 15-ны сар гарч ирэнгүүтээ хэртэлт ажиглагдсан гэсэн үг байхгүй. Тэгээ тэр нь болохоор одоо ингээд шинжлэх ухааны явгал SARS гэж нэрлэдэг. SARS-ийн үе нь бол одоо ингээд 18 жилийн үетэйгээр ингэж нэг дахин давтагддаг. Яг тухайн хэртэлт бол нар сарны хэртэлт. Тэгэхээр бол одоо энэ хэртэлт бол ерөнхийдөө бас дахиад 18 жилийн дараа давтагдах тийм боломжтой гэсэн. Тэрнээс бол одоо сарны хэртэлт, нарны хэртэлт бол жилд бол нэг 2-3 удаа болдог. Одоо энэ дараагийн хэртэлтэнд бол одоо нэг 2028 оны 19-31-ээс 2029 оны 1 сарын 1-ний тэр шөнө он солигдож явах тэр шин бол дараагийн бүтэн хэртэлт манай Монголд ажиглагдах юм. За дараагийн сар бүтэн хэртэлт 2028 оны 12 дугаар сарын 31-ний 22 цаг 3 минутаас эхлэн за 2029 оны 1-р сарын 1-ний 3 цаг 40 минутын хооронд бүтэн хэрдэх юм.